Mein Kampf буюу миний тэмцэл номын 2 дахь хэвлэл уншигчдын гар дээр хүрч байгаа юм а. Adolf Hitlerийн бичсэн энэхүү бүтээлийг философи ухааны доктор Хурандаа Тувааны Лавгсүрэн анх орос хэлнээс монгол хэлнээ орчуулжээ. Тэрээр хэлийн цэргийн салбарт ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээ уран бүтээл төрөж ирсэн юм. Харин энэ удаа гэр бүл үр хүүхдүүд нь хөдөлмөр бүтээлийг нь хүндэтгэн дурсаж энэ ховор бүтээлийн 2 дахь хэвлэлийг эрхлэн гаргасан байна. Миний тэмцэл ном нь дэлхийд дахинд маргаантай сүмжлэлт агуулсан бүтээлүүдийн нэг гэлээ. Уг ном анх 1925 онд хэвлэгдснээс хойш олон хэлээр хэвлэгдэж байсан бөгөөд 20-т номын тоонд орж исэн түүхтэй. Уг бүтээлийг монгол хэл дээр анх философи ухааны доктор Алтан Гад Содонд Монгол Улсын Байлдааны гавьяаны Улаантөгийн одон Хурандаа Тувааны Лавгсүрэн 2000 онд орчуулж уншигчдын хүртэл болгож байсан бөгөөд өдгөө 20 номын тоонд ордог онцгой бүтээл юм а. За энэ номын маань онцлог гэх юм бол энэ бол мэдээж Adolf Hitler гэдэг маань 2 дугаар дэлхийн дайнтай холбоотой бид бүгд мэдж байгаа. Тэгэхээр тухайн үед бол маш шуугиан дэгдээсэн, хориглогдчихсэн тийм ном байгаа. Тэгээд энэ номоо хэвлэхдээ би бас түүхийн судалсан. Сталин өөрөө дараа нь энэ Гитлерийн сэтгэлгээг ойлгох гэж энэ дэлхийг донслогсон энэ хүн энэ хүний одоо юу гэдгийг энэ чинь Гитлер чинь шоронд байхдаа биччихсэн ном багхгүй юу? Сталин өөрөө сүүлд нь албан ёсоор хэвлэсэн ч гэсэн өнөөдөр бол Тэрцмаа бүр Германд бас 20 тоо ном. Энэ номоо би энэ өмнөх хувилбар нь байна. Энэ ном чинээр гарсан хувилбар нь байгаа. Энэ өмнөх номыг болохоор миний аавын найз эх орны манаа сэтгүүлийн эрхлэх Чантууга гэр бүлтэйгээ ном болж хэвлэж гаргахад туссан байгаа. Хоёр дахь номоо болохоор би оюуны өмчөд бүртгүүлээд мэдээж тэгээд уртталт нь ээж аав хангийн дурсгалт гээд шин хуудас оруулсан байгаа. Номны формат бол хэвээрээ үлдсэн. Тэгтээ бас энэ тодорхой хэмжээний олон жил өнгөрсөн учраас манай монгол хэлний бас дүрмийн үсэг өөрчлөгдсөн байсан. Тэгээ хэл утга гурван зохиолын багш хэл судлаач нар хөлсөлж аваад орчин үеийн шин ингээд дүрмээр өөрчилсөн. Бусад юм ерөөсөө өөрчлөгдөөгүй. Adolf Hitler нь 1933-аас 1945 онд Германы удирдагчаар ажиллаж байсан түүхэн хүн юм а. Түүний үзэл санаа үйл ажиллагаа 20 дугаар зууны дэлхийн түүхэнд гүн ул мөрөө үлдэжээ. Тэрээр үндэсний социалист хөдөлгөөнийг удирдан улс төрийн томоохон нөлөө үзүүлсэн байна. Гэвч түүний үйл ажиллагаа үзэл баримтлал өнөөдөр ч шүүмжлэлт агуулсаар байна. Тэгвэл энэхүү номонд түүний улс төрийн үзэл санаа, байр суурийг илэрхийлсэн бөгөөд хүн бүрийн уншвал зохих номын нэг билээ. Манай өөрөө Монгол улсын хэлийн цэргийн анхны философи ухааны доктор Зөвлөлтийн холбооны улсын Москва дахь Ленин академик 3 удаагийн улаан дипломтой төгсөж байсан. Тэгээд зөндөө ном зохиол бичсэн ийм номон дуртай философч хүн байсан учраас энэ Гитлерийн бас философиг сонирхсан тийм өөрийг нь бас өдөөсөн тийм зүйл нөлөөлсөн байх гэж бодож байгаа. Тэгэхээр энэ номон дотор ч гэсэн Гитлерийн амьдралын философи түүх байгаа шүү дээ. Тэрнтэй бас би холбож бодож байгаа. За үүний эцэст би бас энд нэг юм тодорхойлмоор байна. Энэ номыг анх ингэж миний аавын орчуулсан номыг бүтээл болгож гаргаж өгсөн Чантууга гэр бүл талархал илэрхийлмээр байна. Учир нь тэр үед 2000 онд энэ ном гарахад интернет хөгжөөгүй байсан. Одоо энэ ном дотор орсон энэ түүхэн зургууд бол Чантуугаан үр хүүхдүүд Германд амьдарч байхдаа музейд хулгаагаар тарсан зургууд байхгүй юу. Тэгэхээр шинэ номондоо болохоор би зарим нь интернетээс татаж оруулаад зургийн дараа л бол өөрчлөгдөг байгаа. Миний тэмцэл номыг Adolf Hitler шоронд хоригдож явах хугацаанд бичсэн гэдгээ. Уг номд дэлхийн 1-р дайны дараах үеийн улс төр нийгмийн нөхцөл байдал тусгагдсан байна. Энэхүү бүтээл нь 20-р зууны түүхэн үйл явдалтай салшгүй холбоотой тооцогддог. Өнөөдөр ч дэлхийд дахинд өргөнөөр танигдсан номын нэг хэвээр нь. Үзэгч та бүхэн энэхүү ховор найдын номыг авахыг хүсвэл 9966 6888 дугаард холбогдсон дэлгэрэнгүй мэдээлэл авч захиалга өгөх боломжтой юм а.